Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Энэ бол T2 телевиз уулзах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр би студидтэй уулзахаар хүссэн зочноо ирсэн байгаа. За ингээд миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Арчс намын дэд дарга Дэлгэрмаатай уулзахыг хүссэн юм аа. Ингээд урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Ирсэнд баярлалаа. Та Элчин сайдын ажиллаа өгөөд ирээд Монгол улсдаа ирээд нэг сар гаруйхан болж байна те. Тэгээ бас хэл мэдээллийн хэрэгсэлд бол одоо бидний сэтгүүлчдийн хувьд бол маш одоо эрэлт хэрэгцээтэй хүн байгаа. Тэгээд өнөөдөр бол би маш их олзурч байна. Тэгээд таныг ирсний дараахан гэж би харсан. Ирээд нэг 7 хоног жинсэн үгүй юу? Улсын хурлаар таныг одоо эргүүлэн татах асуудал ерөнхийлөгчийн одоо саналтайгаар хилцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө бас нэг 80% одоо гүйцэтгэлтэйгээр таныг Оросын холбооны улсад суух элчин сайдын үүрэгт ажлаас эргүүлэн татчих шиг болсон. Тэгээ энэ нь бол хэд хэдэн хуулиар бас тайлбарлагдаж байлаа л дээ. Улс төрийн одоо төрийн албан хааж байгаа хүн улс төрийн албан тушаалд орж болохгүй хууль дүрм зөрчсөн гэх тээ. Та өөрөө хуульч хүн. Энэ дээр тайлбар өгөхгүй юу? За яг нь ер нь бол ерөнхийлөгчийн зарилгаар би Оросын холбооны улсад 2016 оны 3 сарын 23-ны өдрөөс эхлэн элчин сайдын үүрэгт ажиллаа гүйцэтгэж эхэлсэн. 4 сарын 5-нд Арчсан намын үндэсний бодлогын хурлаар Арчсан намын дэд даргаар сонгогдсон. Тэрний өмнө би Монгол Улсын ерөнхийлөгчтэй бас 3 сарын 25-нд уулзаад ингээд өргөдлөө өгье, ингээд улс төрийн ажил хиймээр байна гэж уулзсан. Тэгээ тэрний дагуу ерөнхийлөгч зөвшөөрсөн учраас би 4 сарын 5-ны өдөр өргөдлөө өгөөд тэгээ 7-ны өдөр сонгогдоод 11-нд Москвад очоод 12-нд элчин сайдын яамны шуурхай зөвлөгөөнөө хийгээд за ингээд би улс төрийн ажлаа хийхээр болсон өргөдлөө өгсөн. Хууль ёсны дагуу ингээд асуудал шийдэгдэх баха гэд төр хамаарагчийг гадаад яамнаас томилох бах гэ. Тэгээ 4 сарын 15-ны өдөр цогтоотор сайд манай нэг элчин сайдын яамны ажилтныг төр хамаарагчаар тавиад тэгээ би үндсэндээ одоо юу гэдгийг гэрээнүүлэх ажилдаа ороод гэрээнүүлэх ажил гэдэг бол мэдээж хэрэг их том ёслын шинжтэй арга хэмжээнүүд байдаг. Тухайн улсын суугаа улсынхаа гадаад харилцааны яамны удирдлагуудаа уулзах одоо олон жил хамтран ажилласан Оросын холбооны улсын төр засгийн байгууллагууд албан тушаалтнуудтай уулзах одоо үүдэлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулад тэгээ үндсэндээ 2-7 хоногийн дотор энэ бүх юм амжуулаад ирсэн л дээ. Тийм учраас яг нь ер нь бол би бас жоохон гайхсан. Одоо хууль зөрчиж эргүүлэн татж байгаа гэдэг үндслээр бол байх ёсгүй л дээ. Зүгээр одоо хүн өргөдлөө өглөө хугацаа дууссан. Хугацаа дууссан учраас эргүүлэн татгаж байгаа хэмээн зарлиг гарах хэрэгтэй байсан баг. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн юмыг одоо яриад яах вэ? Ер нь бол манай Сергей Викторович Лавров Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс одоо Роснефть, РЖД Оросын төмөр замууд официат нийгэмлэг миний одоо зам тээврийн сайд энэ төргээд их олон хүнээс надад талархлын цагтлууд ирсэн. 3 жил Монгол Оросын харилцааг хөгжүүлэхэд таны одоо Оросын хувь нэмэр бол бид нар бол их өндрөөр үнэлж байгаа хэмээн. Тийм учраас би бол өөрийнхөө ажлаар бол сэтгэл хангалуун буцаж ирж байгаа гэж бодож байгаа. Яг танаас энэ хариултыг авъя гэж бодсон. Ерөнхийдөө нэг үл ойлгохдох юм болоод өнгөрчихсөн тэгээд нэг энэ тайлбар хэрэгтэй байсан юм л да. Энэ бол ойлгомжтой болоо. Тэгээд таныг одоо Монгол улсад эренгүүт та улс төрийн албаа авчлаа. Ерөнхийдөө улс төрийн нөхцөл байдал бол ерөнхийдөө манай улс чи ерөнхийдөө улс төрчсөн улс шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө байнга ийм савлаатай улс төржилт явагдаж байдаг. Тэгээд дараагийн битүүрийн ярилцах сэдв бол нөхөн сонгуулийн асуудал байгаа. Нөхөн сонгуулийн асуудал дээр энэ хуулийг өөрийнхөө одоо санснаарч гэдэг юм өөрийнхөө одоо сонирхол тааруулж тайлбарлах явдлууд энэ улс төрчдийн зүгээс бол одоо ер нь хязгааргүй болчлоо л да тий. Тэгэхээр одоо нар түмч гэсэн хүлээж авах нь за ийм л юм бах гэсэн байдлаар хүлээж авдаг. Яг улс одоо судлаач юм уу эсвэл хуульчдын одоо зүгээс бас тайлбар дутмаг байна уу гэж би бас харж байна л да. Тэгэхээр нөхөн сонгуулийн асуудал жишээлбэл одоо Хинтээ аймгийн 42 дугаар тойрог нөхөн сонгуульд одоо улсын хурлын гишүүн асан гандлага өөрөө за би одоо улсын хурлын гишүүнээс чөлөөлөгдмөр байна. Намайг чөлөөлж өгнө гэдээ улсын хурлд өөрийнхөө өргөдлийг өгсөн байдаг. Улсын хурл тэр өргөдлийг хүлээж аваад зүй ёсоор нь одоо шийдвэрлэл гаргацсан байдаг. Гэтэл бас нэг иргэн одоо хажуу талаас гарч ирээд үндсэн хуулийн цэцэд
одоо энэ бол хууль зөрчсөн үйлдэл юм а. Хүний одоо өргөдлөөр энэ улсын хурлын гишүүнийг одоо ингэж эргүүлэн татсан одоо хууль зөрчсөн үйлдэл юм а гэсэн тайлбар бас хэлсэн. Гэхдээ яг одоо шийдвэр гаргахтаа бол засгийн газрын одоо нөөц хөрөнгө гэдэг юм шүү олон тайлбартаагаар одоо энэ нөхөн сонгуул болохгүй болчихлоо л да тий. Тэгэхээр энийг хуульч хүний хувьд та нэг тайлбарлаад өгөөч. Үндсэн хуулийн цэц одоо тэр иргэний хэрэгээр тэр их хурлын одоо гаргацсан шийдвэрийг ингэж маргаа үсгэх юм үндслэл байгаа юм уу? Тэгээ ер нь манай хуулиудыг одоо 90 оноос хойш үндсэндээ 30-аад жил одоо байнгын ажиллагаатай парламенттай болсон. Өөр хөлөө хууль тогтоох байгууллагатай. Тэгээд энэ хууль тогтоох байгууллагаас баталж гаргасан хуулиуд маань их тийм ерөнхий нэг одоо загварт орсон. Тэгээд амьдралын одоо маш их баялаг тохиолдлуудыг зохицуулсан заалтууд их ховор ажиглагдтiin. Одоо өрөндийн хуулиуд гэдэг гэх юм бол жишээлбэл Ром Германы системийн хуульд гэхэд хуулийн системд хууль бол одоо if одоо хэрв тийм ээ хэрв одоо жишээлбэл нэгэн парламентын гишүүн өргөдлөө өгөх юм бол яах юм? Энийг нь хуулиар зохицуулсан байдаг тийм ээ. Хэрв гэдэг энэ if гэдэг заалтууд бол их олон хуулинд суучсан байдаг учраас тэр хуулийнхын дагуу одоо тэр үндслээр энэ асуудлыг улс төрийн одоо казус гэж ярина тийм ээ тохиолдлуудыг шийдэд ингээ явдаг. Англи-саксоны системд одоо Америкийн нэгдсэн улс ч гэдэг юм уу Их Британд гэдэг юм уу тэнд болохоор дандаа тодорхой одоо кейс тийм ээ одоо 1770 онд тэгжээж билээ гэдэг тэр юмыг нь харж одоо хуульчид шийдвэрлэж явдаг жишээтэй. Тэгээ манай хуулиуд болохоор мэдээж хэрэг бид нар бол Ром Германы системд хамаардаг. Гэтэл нөгөө боловсруулагдж байгаа хуулиудад нь болохоор тэр амьдралын их олон баялаг тохиолдлууд их хурлын гишүүнийг жишээлбэл хизээ игүүлэн татах ёстой юм, чөлөөлөх ёстой юм, огцруулах ёстой юм тийм ээ. Гэх мэтлэн ингээд их олон тохиолдлуудыг одоо өвчний улмаас ч гэдэг юм уу, өөр одоо өргөдлөө өгөх ч гэдэг юм уу, одоо тойргийн сонгогчдын тэдэн хувь нь өргөх хүчиг бариад гарын үсгээ зураад энэ хүнийг игүүлэн татъя гэдэг ч юм уу тийм ээ. Ёс суртахууны ёс зүйн алдаа гаргасан гэх мэтлэн ийм зүйлүүд ерөөсө заагдаггүй. Их ерөнхий. Тийм учраас одоо магадгүй одоо энэ үндсэн хуулийн цэцгийн хувьд бол ийм их одоо сонин одоо кейс гаргаж ирж байна л да тохиолдол. Тийм учраас энэ бол одоо зүгээр амьдралын ухаанаар бодсон хүн өргөдлөө өглөө. Өргөдлөгсөн байхад тэр өргөдлийг нь их хурл заавал хүлээж авах нь ойлгомжтой. За ингээд их хурл шийдвэрээ гаргацсан байхад хин нэгэн иргэн одоо үндсэн хуулийн цэцэд саяын таны хэлсэнчлэн өргөдөл гаргахад үндсэн хуулийн цэц ер нь маргаан үүсгэх ёсгүй л дээ. Гэтэл өргөдлийг хүлээж авч яана гэдэг бол тех тусмаа одоо жишээлбэл иргэний нийгмийн зүгээс эмэгтэйчүүдээс ялангуяа одоо эмэгтэйчүүдийн хүчирхийлэл тийм ээ. Ёс бус ийм тийм одоо их хүний одоо сэтгэл хүртэл сэрт хийхээр ийм үндэслэл байгаад одоо тэрнтэй холбоотой тэр хүн маань өөрөө өргөдлөө өгсөн шүү дээ. Гэтэл тийм юмыг үндсэн хуулийн цэц авч яана гэдэг бол би бол үнэхээр одоо үндсэн хуулийн цэцийн гишүүдийн миний одоо их сайн таньдаг хүндэтгэж явдаг эмэгтэй хуульчид их байгаа л да. Тэгээ би бол одоо дор хаяал жоохон сэжигхүүрээ тэр өргөдлийг хүлээж авахгүй. Хүнд чинь бас ёс суртахууны нэг хэмжээ гэж байна шүү дээ. За би одоо улс төрийн захиалга байсан уу байгаагүй энэ төр гэд янз бүрийн яриад яах вэ тийм ээ. Нотлогдож батлагдаагүй юмыг юу н ярих болохгүй л дээ. Гэхдээ зүгээр ёс суртахуун ёс зүйн хэмжээсээр авч үзэх юм бол ер нь л энэ өргөдлийг бол үндсэн хуулийн цэц хүлээж авах ёсгүй байсан л гэж би хуульч хүний хавьд бодож байгаа. Хууль тогтоогч улсын их хурл өөрөө улсын хурлын гаргаж байгаа энэ хуулиудаас одоо энэ шийдвэрүүд бол өөрөө бол бас их тийм мафантай харагддаг л да. Жишээлбэл манай Монгол улсад нөхөн сонгуулийн хууль гэж бол байхгүй. Ерөнхий сонгуулийн хуулиар одоо нөхөн сонгуулийнхаа асуудлыг шийдэд явж штэ тий. Тэгээ энэ нь эргээд өөрөө одоо нөхөн сонгуул болвол тэдэнд өрг зарцуулна ч гэдэг юм уу. Яг тэгж одоо процедураар явна гэсэн тийм байхгүй гэдг нь бас хууль одоо бас нэг том гаргалгаа их зөрчил шиг харагдаад байгаа. Тэг үндсэн хуулийн цэц бол яхахгүй бас улс төрийн хараад улс төрийн шийдвэр гаргаад байна гэж өнөөдөр бусад намын лидерүүд одоо дуу хоолойгоо нэгтгэжлээ шүү дээ тий. Тэгэхээр үндсэн хуулийн цэц маань бол үндсэн хуулийн манаач байх ёстой байтал засгийн газрын ажил руу ороод байгаа ч юм шиг. Ер нь гаднаасаа ер нь айгүй их юм их замбраагүй л харагдаад байна л да. Санал нэг байна. Яхаар гоод энэ улс төрийн захиалгатай л одоо ийм
өнөхөн сонгол болохгүй ийм асуудал руу орчлоо л да тий. Тийм байна тий. За та Оросын холбооны улсад ерөнхийлөгчийн засаглалтай улсад байж байгаад одоо ирлээ тий. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ улсын хурл өөрөө одоо чадамжгүй өөрөө одоо улсын хурлын одоо гаргаж байгаа тогтоол шийдвэрүүд нь бас хүчин төгөлдөр бус юмд гаргаад байна гэдэг үүднээс бас өнгөрсөн 7 хоногт байна. 2-7 хоногийн өмнө ерөнхийлөгч улсын хурлыг одоо тар гэсэн ийм санал өгсөн. За энэ гадаад одоо иргэдийн хувьд бол ер нь бол тараад гэж ерөнхийдөө манайхан ч ер нь улс төрчдөг улс юм чинь ер нь ингээл хуйлраад энэ саналыг дэмжиж явчихж байгаа юм бас тий. Нөгөө талаасаа бас нэг улсын хурл чадамжгүй байна гэдэг чинь ерөнхийлөгчийн тэр засаглал руу явах гээд байгаа мó гэсэн юм одоо бодол хүмүүс ч гэсэн гадуур ярьж байна тий. Тэгэхээр энэ одоо манай улсад тэр зэрэг одоо тохиромжтой систем юм болоо. Яагаад надад сүүлийн үед ийм их төлхөө яриад байдаг болчих вэ? Тий, би түрүүн хэлсэн одоо байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш үндсэндээ манайх 30 жилийн нүрийг үзэж байна. Олон сонгуулиар олон янзын хувилбар бүхий улсын хуралтай болж исэн. Тэгээ тэр тоолондоо одоо бид нар жишээлбэл үндсэн хуулиа боловсруулж авах үед парламентын засаглалтай улс гэж тодорхойсон боловч үндсэн хуулийн хилцэх явцад бол ерөнхийлөгчийг одоо шууд бүх ард түмнээс сонгох, ерөнхийлөгчд бол зэвсэг түвшний ерөнхий командлагч, дипломат одоо төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох энтергээд шүүхийн эрх мэдлийн бас тодорхой хэмжээний албан тушаалтнуудыг томилох энтергээд их олон эрхийг өгсөн л дөө. Тийм учраас яг зүгээр судлаачд болохоор манайхыг одоо ерөнхийлөгчийн хагас засаглалтай ч гэдэг юм уу, парламентын хагас засаглалтай ч гэдэг юм уу, янз бүрээр ингээд судлаачд үзэж судалсан байдаг. Тэгээ манай одоо жишээлбэл их хурлын сонгуулиас сонгуул хүртэлх энэ их хурлыг харж байхад бол ер нь одоо 76 гэдэг тоо яг тухайн үеийн одоо 90-ад оны ихээр энэ 76 улсын хурал гэдэг хаанаас гарсан, ямар үндслээр гарсан тоо юм гэдгийг бас тухайн үеийн хууль тогтоогчд бас хэлэх бах тийм ээ. Гэтэл өнөөдөр одоо ялангуяа манайх шиг ийм маш их өндөр маш их одоо юу гэдгийг нутаг дэвсгэрийн үед бол асар том орон, маш их байгалийн баялагтай. Хоёр их хөршийн дунд оршдог. Геополитикийн үед бол бид нар одоо энэ хоёр их хөршөөс давсан одоо 3 дахь хөршийн бодлогоч гэдэг юм уу явуулах одоо тэр практик хэрэгжилтийн талаас нэлээд одоо жоохон хэцүү байх магадлалтай. Ийм улс оронд бол бид нар ямар засаглалтай байх вэ гэдэг бол өөрөө их тийм хүчрхэг парламентын засаглалтай орн байх нь энэ саяын миний хэлдэг одоо нэг үндсэндээ одоо бид нар чинь нэг шашинтай, нэг хэл соёлтой, нэг түүхтэй ийм моно нийгэмд үндэстэнд бол манайх парламентын засаглалыг зохиж байгаа. Гэтэл одоо юу гэдэг ерөнхийлөгчийн засаглалын гэдэг юм бол бид нар бол улсын хурал яагаад өнөөдөр ийм их тийм чадахгүй гэдэг юм уу эсвэл ёс суртахууны дороотолд орсон байна вэ гэхээр институцийн хувьд хөгжих тэр боломжийг нь их хурлд ерөөсөө аль ч одоо тэр 76 гишүүн босноос хойш өгөөгүй. Тэр нь өгөөгүй гэдэг нь юу вэ гэхээр ер нь бол улсын хурлын гишүүд бол үндсэндээ одоо их завтай их хурлын гишүүд байна л та. Завтай гэдэг нь бол заскаараа байнга оролддог. Засагт болохоор дахиад тохиолдлын хүмүүс одоо тухайн намын лидерүүд нь сонгуулиар ачааны хүндийг үүрч бодлогоо тодорхойлж ард түмнээ олноо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн тэр лидерүүд нь одоо жишээл засгийн газрын гишүүд болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл одоо нэг намын дарга нь гарч ирчээл халааснасаа нэг сайдыг гаргаж ирээл эсвэл одоо ордны хонголд ярьж байгаа л фракцуудын хоорондын тохиролцооч гэдэг юм уу. Эсвэл тодорхой одоо бизнес бүлэглэлийн төлөөлөлж хин нэг үнийг сайдаар тавих. Ийм юм одоо сүүлийн 30 жил ингэж явсан учраас үндсэндээ энэ парламент нь өөрөө төлөвшөж өгөхгүй байна. Улсын хурал төлөвшөж өгөхгүй байна гэдэг чинь бас нэгэн үзүүлэлт бол юу вэ гэхээр одоо энэ их хурлын гишүүн болохын төлөө одоо юу ч ихс буцахгүй болж шүү дээ. Ямар их мөнгө төр сонгуул зарцуулагдаж байна тийм ээ. Гэхдээ тэгж их одоо хідэн тэр бумаар нь зарцуулсан их хурлын гишүүн тэнд болцоход эрх мэдэлд хүрэхийн тулд ингэж улаарч байгаа юм бол тэр эрх мэдэл юунд одоо тэр эрх мэдлийг ашиглах гэж байгаа юм бэ гэдэг. Тэгээ би бол яг өчигдөр Сүхбаатар Батүл хоёрын мэтгэлцээнийг үзсэн л дээ. Сонгуулийн ямар тогтолцоо байвал манайх одоо их хурл нь парламентын төлөвшөх вэ тийм ээ. Ерөнхийлөгчийн засаглалтаа бид нар байх ёстой юм уугүй юм уу энэ төргээд энэ асуудал ингээд ярьж хахад бол ер нь бол бид нар
төрүүчийн бас дахиад нөгөө нөхөн сонгуультай холбоотой юмнууд тодорхой бос байна гэд бид нар одоо энэ сонгуулийнхаа тогтолцоог нийгмөр цэгцлэх цаг болсон. Бид нарт одоо 30 жилийн ерөнхийлөгчийн сонгуульч байна. Орон нутгийн сонгуульч байна. Их хурлын сонгуульч байна. Энэ бүх юмнасаа бид нар одоо ингэж их ус төрсөн нийгмээсээ болох хэрэгтэй. Ус төрөөс гадна одоо нийгмийн их амьдрал бол дэндүү сайхан баян байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн одоо жишээлбэл соёлын, спортын, шинжлэх ухааны, аялал жуулчлалын ч гэдэг юм одоо юу гэдгийг enjoy of life гэж ярьдаг тийм ээ. Амьдралаас одоо таашаалаа авахд хүний амьдрал бол их богино юм байна. Тийм учраас ялангуяа одоо манай залуучуудын хувьд бол их дэлхийгээр их явах хэрэгтэй, ном их унших хэрэгтэй, интернетийн ертөнцид ороод өөрсдөө их тийм тэрүүгээрээ дамжиж их сайхан боловсролоо дэвшлүүлж амьдралаа сайжруулахын төлөө хүн болгон одоо хүч хөдөлмөрөө зарцуулж тэр хэрээрээ тэр баялгаа хүртэх тийм боломжийг нь бий болох хэрэгтэй л дээ. Тэгэхээр би зүгээр ингээл манай энэ их хурлыг ингээ хараад хахад одоо их хурлын гишүүн нь өөрөө их тийм том эрх мэдэлтэй институцийн хувьд бол ингээд төлөвшлөө олж чадахгүй байгаа гэдэг. Гэтэл одоо жишээлбэл юу гэдгийг 120 манайх их хурлын гишүүнтэй байх юм бол их хурл гэдэг институц өөрөөр хэлбэл хууль тогтоох институц нь өөрөө их хүчтэй. Гишүүд болохоор байнгын хорооныхаа нөгөө нэг тэр ажлын хэсэг дид хороо бүх юмараа уламжлаад ажиллаа хийж эхэлнэ. Тэр нь бол бодит ажил болж эхэлнэ. Засгийн газар нь болохоор өөрөө их хүчрхэг. Тэгээд хууль тогтоох байгууллагын засгийн газараа бас хяндаг. Засгийн газар нь болохоор одоо юу гэдгийг мэрэгжлийн илүү одоо их тийм салбарынхаа бодлогыг яг зангиддаг ийм том институц байж ерөнхийлөгч нь магадгүй одоо эдний балансыг нь одоо шүүх эрх мэдлийн бас нэг тодорхой баталгаанд болж идэг учраас энэ одоо хоёр институцаа хянаж идэг. Тэгжээж манайх тэр нөгөө нэг алдарт харилцан тэнцэлтэй харилцан бие биенээ хянах механизм нь гарах багтал гэж боддог. Манай улс чинь дэлхийн хоёр том их гүрний дунд байрлаж байгаа хэрнээ бид нар бол улс төрийн маш одоо эрх чөлөөтэй те энэ бол бас том үзүүлэлт гэж би бодож байна. За эдийн засгийн хувьд бол хагас эрх чөлөөтэй авах гэж дүгнж болохоор бах. Оросын албаны улс гэдэг манай хоёр хөрш бол эдийн засгийн эрх чөлөөтэй. Улс төрийн хувьд бол бас ерөнхийдөө бас ярилцах юм байгаа бах те. Ийм үед ийм одоо хоёр улсын хооронд одоо оршиж байгаагийнхаа хувьд бид нар бол улс төрийн том эрх чөлөөтэй байна гэдэг бол маш одоо том үзүүлэлт юм уу гэж бас би хардаг л да. Тийм санал нэг нь ер нь бол зүгээр бид нар бол одоо юу гэдгийг дэлхийн улс орнуудын туршлага гэхээсээ илүү өөрсдөө одоо 30 жил хангалттай туршлага хуримтлуулчих. Энэ хугацаанд магадгүй одоо төрийн дэмжлэггүйгээр хувийн хвшил өөрсдөө байр суурь олцсон. Тэгээ одоо жишээлбэл бид нар болохоор иргэний нийгэм гэл ингээл ярихдаа бол иргэний нийгмийн хамгийн том институц буюу хувийн хвшлийг одоо тэр өргөн утгаар нь ерөөс иргэний нийгмийг олж харддаггүй. Иргэний нийгэм гэдэг бол ерөөсөө юуны өмнө одоо бие даасан одоо сэтгүүл зүй олон одоо төрийн бас байгууллагууд за дээрэс нь хувийн хвшил одоо компани корпорацууд бол энэ одоо иргэний нийгмийн гол цөм нь болж байна. Гэтэл бол манайх иргэний нийгэм гэхэр нэлээд бахан хууль зүйн яамд бүртгэлтэй ч гэдэг юм уу юу гэдгийг төрийн бас байгууллагуудыг ойлгоод байдаг нь жоохон харамсалтай л да. Ер нь яагаад өнөөдөр их хурл маань ингээд тийм их ёс суртахууны дороотолд ороод байна гэдэг бол тэнд бол ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүс тэнд сууж ихэнхтэй. Тэр нь юу вэ гэхээр манайх өнөөдөр хувийн хвшил нь ус зуртайгаа өөр хэлбэл иргэний нийгэм нь нөгөө одоо төрөө хянаж яадаг тэр иргэний нийгэм нь төрөөс ангид байх ёстой иргэний нийгмийн төлөөлөл бүгд их хурлд орцсон. Тийм учраас энэ хоёр чинь ерөөсө хоорондоо салахгүй байгаа учраас өнөөдөр манайх ямар нэгэн байдлаар энэ их хурлын гишүүн болох тэр улайрал тэр тэмцэлд ингээд сонгуулиас сонгуульд улам чангараад яваад байгаа. Тэгвэл одоо жишээл хувийн хвшлийнхнийг дахиад асууя л да. Би одоо хувийн хвшлийн их том одоо компанийн захирлуудыг та нар одоо яагаад ингээд за хуучин бол өөрсдийнхөө төлөөллийг их хурлдаа оруулах гэж ингэжсэн бол яагаад өнөөдөр өөрсдөө одоо жишээлбэл их хурлын гишүүн болъё гэж ингэж одоо явдгийм бэ гэхээр тэгэхээр ингэж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар ингээд бизнесаа ингээд хийх гэхээр төр бид нараар оролдоод байна. Төр оролдож байгаа учраас бид нарт ямар нэгэн одоо бизнесийг хийх баталгаа байхгүй байгаа учраас бид нар өөрсдөө
их хурлын гишүүн болж байж энэ одоо хувийн хөвшлийнхаа эрх ашигыг хамгаалах үүднээс бид нар өөрсдөө их хурлын гишүүн буюу хууль тогтоогчд болж байна гэж байгаа. А гэтэл одоо жишээл өнөөдөр ингээл их хурлын гишүүдийн хичнээн одоо өөрсдөө компани инээтрийн амтай болсон. Яагаад энэ жидүү хүнтэр гэдэг асуудал чи үүссэн? Өөрсдийнхөө компанийг эрх мэдэлтэй болж баймаж өөрсдийнхөө компанид давуу байдал үүсгэж гин гэдэг чинь ингээд энэ бол эргээд нөгөө ёс суртахууны дороотол болоод тэгээ ард түмний одоо зэвүү дургуг зэрэг хүргээд байгаа байхгүй юу? Яриндаа гэж хэлэхэд. Иргэний нийгэм гэснээс одоо ингээд их хурл дээр их хурлын гишүүдээс одоо төрийн бодлого асуухаар одоо мэдгүй байх захим ертөнцөөр авсан мэдээлэлтэй байна гэд хэтэрхий их одоо иргэний одоо юутай болцсон одоо иргэний эрхтэй болцсон юм биш үү? Одоо ерөөсөө л захим одоо юу гэж тэр лөө хуйларч जैन тэр чинь бас захим гэдэг чинь ард нь иргэн л байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд бол мэдээж хэрэг өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. А гэтэл тэр одоо төрийг эрх барьж байгаа тэр төрийн бодлого боловсруулж байгаа хүмүүс маань жинхэнэ одоо төрийн бодлогын талаас нь тайлбарлаж хэлж төрийн бодлогыг яг ингээд тууштай авч явах ёстой байдал нь одоо ерөөсөө захим ингэж ард иргэд ингэж гэсэн югаар шийдвэрч гаргаж байна. Тайлбараач өгч байна. Тэгэхээр тэр төрийн бодлого гэдэг юм ахгүй болсон гэж хатуу хэлж болохоор ер нь бол яг би бол зүгээр Монгол улс одоо дэндүү жижиг улс учраас бүх юм нээлттэй байх ёсгүй гэж боддог. Тийм ч учраас би шилэн дансны хуулийн эсрэг байсан. Их хурлын чуулганы ажиллагааг бас одоо бүрэн ингэж нээлттэй явуулахын эсрэг байдаг. Зарим одоо жишээлбэл ер нь бол зүгээр парламентын тоомл явж явах хэрэгтэй. Байнгын хорооны хуралдаан бол нийтэд нээлттэй явах уу одоо чуулганы хуралдаан нээлттэй явах уу гэдэг асуудал бол тодорхой хэмжээгээр бид нар бас нэг төрийн хар хайрцагны бодлого гэж байх хэрэгтэй л да. Тэгээ одоо жишээлбэл манай их хурлаас бол элчин сайд нарыг томилоход хүртэл одоо яаж хилцэж байна тийм ээ. Дараа нөгөө элчин сайд нь очиод тухайн улсдаа суухад нөгөө улс нь нөгөө элчин сайдын тухай одоо юу гэх юм те. Бүхий л бараг л одоо хавц зэрэг нийцсэн сууж явах жишээтэй тийм ээ. Тийм учраас зүгээр бидний бас хилцэх ёстой асуудлууд юуг одоо ил тод болгох ёстой төрийн бодлого. Тийм төрийн бодлого бол өөрөө их тийм их нарийн чамбаа асуудал л та. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хилцэгдэх асуудал дээр одоо жишээлбэл би бол энэ их гүрэнд төрөө төлөөлж Монгол улсаа төлөө сууж исэн хүний хувьд одоо үеийн ерөнхийлөгчд өөр хэлбэл ерөнхийлөгч илбэгдоржд Батулгын ерөнхийлөгчд бас хэлж ирсэн. Ер нь бол хоёр хөршийнхаа элчин сайд нарыг үндэсний аюулгүй байдлын зөвлөл, за гадаад харилцааны сайд, батлан хамгаалахын сайд энтертэй нэг за улиралтай бай гэхэд ядаж хагас жилдээ нэг цуглуулж тийм ээ. Бид нарын одоо мэдээлэл, санал онолыг сонсож одоо энэ хоёр хөрш маань Монголын талаар ямар байр суурьтай байна, ямар чиглэлээр хамтран ажиллавал зохистой өнтер гэсэн ийм байдлаар бид нарыг бас ингэж мэдээлэл авч тэрэн дээр одоо дүн шинжилгээ хийж ажиллавал яасан бэ гэсэн саналыг тавьж исэн л та. Тэгээ харамсалтай нь бол тийм одоо ажил хэрэгч зүйл харагдаагүй. Тэгээд энэ маань юу гэхээр ер нь бол зүгээр манай их хурал дээр ч гэсэн одоо оюу толгойн гэрээний асуудлыг эд ярьж байна. Тэгээд ажлын хэсгийн хуралдаанаар одоо жишээлбэл бид нар яг одоо Монгол улсын эрх ашиг гэдэг энэ байдлаас нь хандаж илүү одоо тэр нөгөө нэг мэрэгжлийн үүднээс төрийн бодлогын үүднээс бид нар энэ оюу толгойтой байгуулсан энэ үе үеийн гэрээнүүдийг хэрхэх ёстой юм. Ямар зүйл заалтыг нь бид нар өөрчлөх юм. Одоо ингээд одоо Монголын төлөөлж байгаа тэр түүцэд төлөөлж байгаа гурван хүн маань Монголын эрх ашигтай холбоотой та нар ямар байр суурийг илэрхийлж ирсэн энэ төр гэдэг асуудлыг бол бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд энэ ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг бол сонсох хэрэгтэй л дээ. Тэгжээж бид нар гаргалгаагаа гаргах тийм ээ. Тэрнэшэр одоо зүгээр л нэг одоо юу гэдгийг 2020 оноо бодоо сонгогчдод таалагдах зүйлийг би одоо ийм үг хэлэх юм бол намайг одоо ингэж жишээл эх оронч эсвэл одоо энийг хэлэх юм бол одоо Монголынхаа эрх ашигын төлөө явж байгаа хүн байна. Эсвэл одоо нэг ажил хэрэгч санал гаргаж байгаа хүн болохоор энэ цаана ингээд ойлгомжтой энэ одоо өөрөө эрх ашигын сонирхолтой хүн байж гэн гэсэн ийм байдалтай хандахгүй тулд зарим зүйлийг бол ерөөсөө л одоо их хурлын ямар институцийнхаа хувьд бид нар яаж ярих юм. Байнгын хорооныхаа шугамар юм ажлын хэсгийн юм дээр тусгай
тодорхой асуудлаар бүр тусгай дэд хоороо байгуулж болно шүү дээ чинь. Өнөөдөр манай хамгийн их том баялаг бол Эрдэнэтийн асуудал байна тийм ээ. Эрдэнэтийн 49% асуудлаар одоо жишээлбэл ямар байр суурьтай яах ус төрчихгүйгээр бид нар энийг яриад. Тэгээ одоо жишээлбэл би зүгээр Арцсан намын одоо нэг үндэслэгчдийн нэг хуваар бидний хамгийн том эрхэмлжсэн зүйл бол хувийн хөвшил. Бид нар энэ хувийн хөвшлтийгээ одоо ингээд толгой дараалан барайл хориод ах юм уу? Эсвэл одоо ямар зүйл дээр нь одоо юуг нь ууж идээд ашиглаад юу болгоцсон юм бэ энэ төр гэдэг дээр одоо жишээлбэл маш сайн одоо баг гаргаж ажилуулах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй одоо ингээд юу гэдгиймд одоо дахиад бүх юм улсыг болж эхэлж шүү дээ. Бид нар хуучин одоо социалист системаас гарахын тулд одоо жишээлбэл зах зээлийн эдийн засаг шилжихийн тулд 90-ад онд бид нар яаж ил улс төрийн тогтолцоогоо шинжлэх, эдийн засгийн тогтолцоогоо шинжлэх. Бид нар бол дэлхийн би одоо бараг 60-аад оронд явж илтгэл тавьж байхдаа манай Монгол улс бол одоо үнэхээр энэ арчсан хувьсгалыг одоо хүний цус урсахгүйгээр ямар нэгэн хүнийг одоо жишээлбэл золигт хийхгүйгээр тэгээд хамгийн гол нь бид нар энэ эдийн засгийн болон улс төрийн шилжилтэд нэгэн зэрэг хийсэн ийм амжилттай орны нэг бол Монгол улс юм аа л хэмээн их бахархаж ярьдаг байсан л да 90-ад оны ихээр. Үндсэндээ одоо Эрдэнэттэй үйлдвэрийн 49% бол төр бол булаагаад авчлаа. За одоо бол Эрдэнэс 5 толгой одоо төр бол сайн менежмент хийж байгаа. Тэрийг бол бид нар харуулж байна. За ногдол ашиг хуваарлж эхэлнэ. Мөдгөн одоо хуваарлнаа гэд нэлээ одоо ард иргэдийг баярлуулсан. Тэгээд хүн болгонд нэг 26 мянган төгрөгчөлөө ногддог. Тэгээд тэрийг авъя гэдгсэн чим одоо өгөх боломжгүй маа гэ одоо тэр Наранбаатар гэдэг хүн бас тэмцээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бас л нэг юм харуулад байна тий. Тэгэхээр одоо оюут толгойгийн гэрээний талаар бас нэлээ ярьж байна. Эргүүлж буцааж авах юм шиг л юм болоод ингээ явчлаа. Тэгэхээр үнэхээр одоо энэ тал дээр бас үг дуурахгүй болвол одоо энэ хувийн хвшил рүү хитрхийх бас дайрж байгаа юм үзэгдэл бас харагдлаа байна л да тийм. Тийм манай Арцсан намын хувьд бол би яг Арцсан намын дэд даргаар ирээд сар орчин болж байна. Тэгээд Эрдэнэ дарга маань намайг бас энэ бодлогын ерөнхий зөвлөлийн асуудлыг бас хариуцаач ерөнхий зохицуулагчаар нь ажиллана уу гэсэн. Тэгээд би бас энэ саналыг бол их хариуцлагатайгаар хүлээж авах ёстой гэж үзээд тэгээд бид нар бол бас ажлын хэсэг байгуулад удирдах бүрэлдэхүүнээр бас хит хит удаа хилцсэн л дээ. Яагаад гэвэл одоо бид нар үзэл баримтлалаа батлаад 3 гаруй жил ингээд Эрдэнэ дарга намын дарга болсныхаа дараа бол бүх одоо аймаг сумдаар явж ин үзэл баримтлалаа түгээн дэлгэрүүлж дахиж энэ бид нар одоо ямар нам юм бэ? Бид нар засгийн эрхэнд гараад бид нар одоо яаж энэ бодлогоо хэрэгжүүлэх юм бэ гэдэг энэ байр сууриас их Арцсан намын одоо хэрэг эрхлэх газраас ерөнхий нарийн бичгийн даргын газрын зүгээс энэ их олон чухал арга хэмжээнүүд сургалтуудыг их сайн хийсэн юм байна лээ. Одоо энэ бүгд дээр бид нар одоо 1 жил үлдэж байна. Сонгол хүртэл энэ дээр бол зүгээр нэг одоо юу гэдгийг эрх баригчдыг шүүмжлэх биш тийм ээ. Асуудлын гол нь биднэрт 2020 оноос ямар өөрсдөө ямар бодлоготой бид нар орох юм. Одоо ингээл бид нар ингээл ёс суртахуунгүй ёс суртахууны дороотлолд орсон авилгад идэгцэн ийм төр зэсэгтэй байгаад ах юм уу? Эсвэл энэний одоо гаргалгаа нь юу ах юм? Ямар бүтцтэй баймаж одоо жишээл засгийн газрын бүтц ямар баймаж бид нар одоо энэ нэг ингэж одоо нэг л яамыг аваад үзье л та. Өнөөдөр боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам гэл ингээд супер том яам байна. Тэр дотор боловсрол байна. Соёл байна, спорт байна, шинжилгээ ухаан. Гэтэл бол бид нар өнөөдөр боловсролоо бид нар энэ хөдөлмөрийн зах зээлтэйгээ уяах хэрэгтэй байна. Биднэрт одоо хэдэн мянган ус төрчид хэрэгтэй юм уу? Хэдэн мянган сэтгүүлчд, хуульчид, эдийн засагчд хэрэгтэй юм уу? Эсвэл одоо 2 диплом өөрчилчихсэн үйлчлэгч хэрэгтэй юм уу тийм ээ? Гэтэл манайх одоо зам тээвэр дэд бүтцээ хөгжүүлэх, манайх барилгын салбараа хөгжүүлэх. Дээр нь одоо уул уурхай энэ чиглэлээр бид нар инженер техник ажилтнууд асар хэмжээтэй хэрэгтэй. Гэтэл хүний нөөц угаасаа юм тийм их багтаамжтай манайх хөдөлмөрийн зах зээл их бага шүү дээ. Тэгээ би бол нэг тийм их хөөхөн нэвтрүүлэг үзчихсэн юм л да. Ингээд нэг Венецад, Италийн Венец хотод ингээд ганцхан дээд сургууль гэдэг юм. Тэгээд одоо 10 дугаар анги төгсөж байгаа нэг жилдээ нэг 100 хүүхэд
байлаа гэхэд 10 хүн хүүхэд нь тэр дээд сургуульд ордог. Үлдсэн 90 хүүхэд нь яадаг юм бэ гэсэн чинь хамгийн хэрэлт хэрэгцээтэй сургуульд хаашаа ордог вэ гэсэн чинь нөгөө завчин болдог тэр сургуульд ордог гэж байгаа байхгүй. Яад эднэр энэ нөгөө амьдралтайгаа уялдчих. Тийм нөгөө тэр нэг Венецийн гайхалтай сувгаар тэр нөгөө нэг гондолиар болж ингэж явдаг юм бэ гэсэн чинь сарын 12,500 евро. Дээд боловсралтай хүнтийн 4,500 еврогийн цалинтай. Цагдаа бол 2,500 еврогийн цалинтай. Тэгэхээр тэр одоо завчин жишээлбэл дээд боловсралтай болох ямар ирмэлцэл байхын хэрэггүй шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл тэр утгаараа бол манай энэ боловсролын яамыг бол жишээлбэл бид нар хөдөлмөрийн яамтайгаа уялдаж ингэж боловсрал хөдөлмөр эрхлэлтийн яам болгох жишээтэй. Нөгөө төрийн бодлогыг л уялдуулах. Тийм уялдуулах. Гэтэл бол жишээлбэл соёл спорт аялал жуулчлалын яам гэл ингээд Солонгосын жишээ байна л да. 90-ад оны ихээр бол Солонгос бол ер нь яагаад одоо энэ Солонгосын давалгаа ингээд дэлхийн нийтээр явсан юм бэ гэхээр ер нь бол одоо жишээлбэл Hyundai машин үйлдвэрлэхээсээ илүү одоо энэ нэг том улаан ангит Солонгосын драма энүүгээрээ 10 дахин илүү орлого болох юм байна. Энэ Солонгосын одоо октийн чуулга, хөвгүүдийн чуулга гэдэг чинь одоо сарда хэдэн тэрбум ашиг олж байгаа. Дааз бол тэр чигээрээ солонгосоор амьсгалж. Тэгээд энэ Солонгосын давалгаа гэдэг соёлын давалгаа гэдэг нь болохоор аялал жуулчлалтайгаа, спорттайгаа тэгээд одоо тэр тоглоомын газартайгаа бүх юутай хийтэйгаа энийг хөгжүүлэх ёстой гэдэг тэр концепц боловсруулад гаргаад ирсэн. Манай бол Монгол гэж жишээлбэл бид нар бол агуу их одоо түүхтэй, гайхамшигтай соёлтой. Тэгээд одоо спортоор амьсгалсан орн. Тэгээд энэ одоо соёлынхаа энэ онцлог энэ бүх юма аялал жуулчлал соёл спортын яам гэд энэ яамыг одоо буцаж сэргээж байгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм бол та. Та сая Ардчилсан намын бодлогын зөвлөл ажиллаж байгаа гэдэг цус дурдчихлаа. Тэгэхээр сонгуул болохоор л нэг том лист нь одоо гарч ирдэг. Нэг л гайхамшигтай юм бүтээн гэсэн одоо юм тэрийг өрн уншдаг 2 3 хуудас уншдаг ч хүн байхгүй. Тэгэхээр одоо бодлогын зөвлөлөхээр танаа нам дээр одоо засгийн газрын ямар бүтцтэй ажиллах юм бэ гэдгээ дэлгэж тавина гэсэн үг үү? Тийм. Одоо үндсэндээ бол тийм бодитлын үсэд байна л да тийм. Ардчилсан намын хувьд бол одоо нэг юм их том өөрчлөлт хийх гэж байгаа л да. Энэ бол юу вэ гэхээр бодлогын ерөнхий зөвлөл ингээд 16 бодлогын ерөнхий зөвлөл сая байгуулагдлаа. Сая ээлжид бус хурлаараа энийгээ баталсан. Тэгээд энэ бүтцийнхаа дагуу одоо жишээлбэл 9 сар хүртэл үндсэндээ гэрийн даалгавар аваад одоо бодлогын ерөнхий зөвлөлүүд нь яг одоо хүнсэн дээр бид нар хүнсний аюулгүй байдал. Энэ дээр одоо жишээл Монгол хүн тий нөгөө махаа яаж идэх юм, ногоогоо яаж ургуулах юм. Одоо бид нар бүх юмыг өөрсдөө үйлдвэрлэх ёстой юу үгүй юу? Одоо үйлдвэрийн яам дээр жишээлбэл тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд бүх одоо бодлого дээр бодлогын ерөнхий зөвлөл маань өөрсдөө энэ дээр сууж ажиллаж энэ үнэхээр одоо шалгарсан тэр бодлогоо боловсруулж чадсан баг байхан бол тэр хүмүүс нь илдод одоо Английн системтэй адилхан мажоритараар хэрэг сонгуул явах юм бол тэндээ хүн болгон одоо жишээлбэл юу гэдгийг Ардчилсан намын засаг бол ийм хүмүүстэй байна гэдгээ ил тод зарлах хэрэгтэй гэж би бодож байгаа. Ягаад гэвэл тэгэл дараа нь нөгөө засаг авсныхаа дараа хувилдаанаар ингээл за тэдэн тэрбум одоо тэр 60 тэрбум гэдэг чинь юу яагаад гарч ирсэн. Тийм одоо улс төрт тийм бохир юм байж болохгүй тулд ард түмэн чинь одоо жишээлбэл эрүүл мэндийн сайд ийм хүн болох юм байна. Тэм учраас энэ хүн бол яг үнэхээр одоо энэ эрүүл мэндийнхаа салбарыг одоо жишээлбэл өөдөн татаж Монгол хүн эрүүл амьдрахын тулд дор хаяж одоо энэ агаарын бохирдлоос бид нар улбаатай ямар одоо эрүүл мэндийн юун дээр бид нар яаж анхаарах юм гэдэг тийм бодит прагматик юм руу орохгүй бол одоо орчин үед бол хинтээ итгэх юм ийм байдалтай болцсон байна шүү дээ. Тэгвэл одоо би зөвхөн эдгээр насны хүний хувьд бол хэд хэдэн сонгуульд оролцлоо сонгогчийн хувьар яг тэр одоо гайхамшигт хөтөлбөр биш надад одоо яг тодорхой тий эрүүл мэндийн яамд ингэж ажилладаг гэвэл яг тийм тодорхой тэгээд маш товч тийм одоо хөтөлбөр надад хэрэгтэй байна л да. Тэгэхээр энэ хөтөлбөрийг ер нь боловсруулад явж байгаа юм байна л гэж ойлголоо. Боловсруулад хийж байгаа юм байна тий. За тэгээд дэлгэж тавих нэ. Та Ардчилсан намын одоо байгуулсан хүний хувьд гэдэг ингэж ярьлаа. Тэгээ ер нь бол ардчилсан хувьсгалж одоо өнөөдөр чи 2019 он
30 жилийн болж штэ тий. Тэгэхээр одоо л ерөнхийдөө л ардчлалыг өгөөсгөх одоо энэ 30 жил эмх цамраагүй байдал бий болчлоо гэл нэлээд одоо шүүмжлэлтэй хандж байна л да. Тэгэхээр энэ бас нөгөө утгаараа бол ардчсан намтай бас холбож үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол ардчилсан хувьсгалыг бол би сэхэтнүүд хийсэн гэж ойлгодог. Тэр сэхэтнүүдийн гаргаа тавьчихсан тэр бодлого, тэр одоо хувьсгалыг одоо тэр хөлдөн байсан ч гэдэг юм уу, үйл ажиллагаанд нь оролцож исэн хүмүүс цааш нь авч яваад жоохон гажуудуулчихуу да гэсэн ийм бас дүгнэлтийг сэтгүүлчний хувьд бас гаднаас нь харж идгээ. Тэгэхээр одоо бас арчилсан одоо хувьсгалд оролцож исэн тэр сэхэтэн партизанууд гудамжинд зөндөл таарлддаг, ярьдаг сэтгүүлчний хувьд бид нар одоо ингэж гэн гэл бид нар одоо үр шимэнд хүртэж чадсан, бид нар ийм юм хүсээгүй гэл ингээл ярьдаг. Тэр чинь бас л нэг хүний одоо бас нэг хэсэг генерашн те бас нэг ийм үеийн бас нэг үзэл бодол явж байгаа шүү дээ. Тэгэхээр бол арчилсан хувьсгалыг сэхэтнүүд хийж нөгөө үр шимийн одоо муугаар ярих юм бол одоо хөлдөн ажиллаж исэн хүмүүс хүртчлээ гэж хатуу бас хэлдэг юм байлээ. Энэ бол годамжинд хүмүүс. Яг зүгээр 89 оны арчсан хувьсгалын хувьд бол одоо цагаан морин жилийн хувьсгал гэж бид нар их олон ч хурал хийжсэн. Арчсан намын зүгээс бол одоо 5 бот ном хэвлэх гээд ажиллаж байгаа юм байна лээ. Баримтат кино, уран сайхны кино гэх их олон мэдээж хэрэг одоо энэ түүхэн яг тэгвэл 30 жил гэдэг бол бас л одоо сайхан эдэр насандаа хүрч ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Бид нар бол алдаа оноогоо дүгнэх ийм сайхан боломж бол гарч ирж байна гэж тий харагдаж байгаа. Тэгээ мэдээж хэрэг нөгөө хамгийн гол нь одоо үйл явдлын бааtruуд амьд байгаа тохиолдолд одоо хин нэгэн хүн зээжэд дэлдэл би энэ хувьсгалыг чи хийжсэн чи хаана байсан энэ гэдэг асуудал бол нэг тийм одоо юу гэдгийг ачуул бүгдэлтэй биш баг. Хин хийгээд хин үр шимийн хүртсэн яасан энэ гэдэг асуудал миний хувьд бол нэг сонирн биш вэ тийм. Яг тэгвэл энэ одоо арчилсан хөдөлгөөнийг бол тэр үед яагаад тухайн үеийн одоо эрх баригчид энийг дэмжсэн. Яагаад одоо жишээлбэл тодорхой хэмжээгээр энэ бол үндэсний ив нэгдлийн одоо энэ зөвшөлтсөлд хүрч одоо тэр зөвшөлтслийн арчлал гэдэг энэ хамгийн том манайх одоо дэлхийд баг яригдах тийм сайхан жишээ болсон. Яг тэгвэл өрмөнд одоо жишээл Чаушескуг буудсан тийм ээ. Одоо бүх одоо тухайн үеийн том социализмын үеийн одоо тэр дарангуйлын системийн захиргааталтын системийн хүмүүсийн одоо үндсэнд нь ингэж их зэрлэгээр харигсаар гэж хэлж болохоор зайлуулсан шүү дээ өстрөөс. Гэтэл бол манад бол ингээл 90 оны анхны арчсан сонгуулиар хэтэл эвслийн засгийн газар байгуулагдал тийм ээ. Хэдийгээр одоо тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам олох болсон байсан ч гэсэн тухайн үед тэргүүн шадар сайдар даахан булдыг аваад шадар сайдрын дөрөлөгч үеиг аваад арчсан ингээд тэр 430 депутат ардын хурлын бүгдээрээ суугаал үндсэн хуулиа нойр хоолгүй хилцээл өдөр шөнөгүй ингээд яриад ингэж ирсэн. Энэ бол ерөөсөө үндэсний ив нэгдлийн одоо ийм том хөдөлгөөн байсан. Бид нар бол энэ бол үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн байсан гэж баг хэлж болохоор. Тийм учраас магадгүй одоо мэдээж хэрэг манлайлагчид оройд нь бол арчилсан манай одоо энэ залуучууд явж исэн л та. Тэр бол манлайлагчд нь тэр үеийн одоо тэр үнэт зүйлийг түгээх тийм ээ. Тэгээд янз бүрийн л хувилбаруудтай байсан. Тийм ч учраас магадгүй одоо жишээлбэл социал демократууд гэл ингэж нь бол одоо энэ социализма засварлаад ингээд явчихна гэсэн утгаар социал демократууд одоо онцгойдор жалтуу уяг улаанхуу ламжуу гэл тийм ээ. Олон хүмүүс үлдээ Ганбаатар энэ төргээ Баабар энэ төргээд. Гэтэл бол нөгөө нэг хэсэг хүмүүс маань одоо Батүл, Илбэгт орж энэ төргээл бусад хүмүүс маань бүгдээрээ болохоор илүү одоо нөгөө консерватив буюу баруун төвийн үзлийг баримтлах энэ төр гэсэн ингээл янз бүрийн үзэл санаанууд явж байгаа л. Тэгээд энэ түүхийг ярих юм бол их 30 жилийн одоо ойгоороо бид нар бас их сайн дүншиншгээ хийсэн илтгэлүүд танилцуулга нэг харах цаг үе таарч байна да тий одоо яг тий ревю их цаг болсон тийм байна тий. Арчсан намыг ерөнхийдөө их хагаралтай нам гэж ингээд ярих юм тий. Тэгэхээр ер нь бол анхнаасаа л ер нь тал талаасаа цугларч ирсэн олон намын нэгдэлд хагаралтай одлон үзэл бодолтой ургалж үзэлтээр байгуулагдсан нам шүү дээ. Тэгэхээр энээс хойш л тэр л одоо фракцийн үедээ тэрэндээ ингээд явсан. Ерөнхийдөө ингээд харахад бол яг нөгөө талаасаа сайнаар ярих юм бол одоо дотоод арчилтай гэж одоо цэрэгчний зүгээс ярьдаг шүү дээ тий. Гэтэл ер нь бол ингээд Монголын нөхцөл байдлыг ингээд харж хахад намууд бол ерөөсөө
их л одоо хагарч илээ шүү дээ. Одоо том нам, хоёр том намын тухай жишээл Монгол Ардын нам болвол Монгол Ардын хувьсгалт нам гэх бүтэн хоёр намаар ингээд хоёр нам болоод ингээд хуваагдчихлаа шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн дотроо бас ингээд хуваагдaltaа ч гэдэг юм те. Тэгэхээр ер нь бол ер нь анханасаа л энэ хагаралцал дээр үссэн нам юм болоо даа гэж хардаг шүү дээ. Тийм. Яг янз бүрээр тайлбарлаж болно л доо. Тийм лидерүүдийн хоорондын зөрчил эсвэл одоо сонирхлын зөрчил гарсантай холбоотой ч гэдэг юм уу. Би бол зүгээр Энэ бол байх үзэгдэл. байх л зүйл тий. Ер нь бол энэ сая би ингээд намдаа үндсэндээ баг сүүлийн 10 жил намдаа ажиллаг байж хаад ус төрдөө буцаж орж ирж яаг ингээ харж байхад бол маш их залуудсан байна. Баг 80% нь шинчлэгдсэн ийм болсон байна. Тэгээд би бол энд их баярлж байгаа. Яагаад гэвэл ер нь бол 2020 бол одоо та өөрийгөө бас хэллээ эдэрчүүдийг нэнд орсон гэж. Тэгээд одоо та нарын үе. Ер нь 20 он бол манай шинэ одоо залуучуудын ийм үе цаг нь ирсэн. Гэхдээ нэг юм асуудал байгаа юм. Бид нар ч гэсэн би одоо жишээлбэл өөрөө 36 настайд их хурлын гишүүн болж ирсэн л та. 96 онд. Тий. Тэгэхдээ би тэр үед одоо юу гэдгийг уже алдартай болсон байсан байхгүй юу? Асуудлын гол нь тий. Тэгэхээр манай энэ залуучуудын үед бол та нарт одоо тийм их сайхан одоо эрүүл амбиц байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо олноо танигдсан, олноо хүлээн зөвшөөрөгдсөн, юм хийцсэн. Би одоо жишээлбэл ийм юм хийсчихсэн шүү гэдгээ одоо би тэр үед бол Улс төрийн боловсролын академик орон даяар 330 сумаар одоо өстэй дээл өмсөл гараал тэгэл гэртээ намынхаа хүүхнүүдийн дан дээлийг нь гуйгаад тэгтлээ явдаг байсан. Би бол юус аймаг дамжаа сумдаар явал Улс төрийн боловсрол одоо арчил гэж юу юм ингээл арчилын заахал тийм ээ. Либерал үзэл, консерватив үзэл гэдэг чи юу юм ингээд хүний эрхийн асуудал энэ төр хичээл ороод ингээ өөрөө заагаад явдаг байсан л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл би манай залуучуудыг болохоор өөрсдөө одоо яг юм бүтээсэн хүлээн зөвшөөрөгдсөн тэр харизм бүхий лидер болсон ийм юмнуудаа одоо маш сайн одоо хөгжүүлэлтэн гэж хэлэх юм уу та. Тийм баймаач одоо би улс төрд ингэж байр сууриа эзэлсэн ийм баг болж их сайхан ажиллах хэрэгтэй байна. Тэгээд би бол Эрдэнэ даргад бас хэлт юм л да. Эрдэнэ дарга бол залуучуудыг дэмждэг. Тэгвэл залуучуудаа Эрдэнэ даргаа дэмжиж. Ягаад гэвэл энэ намууд дотор ч одоо генерац солигдож байна. Генерац солигдох үед магадгүй энэ генерац солигдож явах үед ингээд намуудын доторх зөрчилдөөнч гэдэг юм уу тийм ээ. Энэ ингээ хагарал юм шиг одоо гаднаа харагдаад иж болно л да. Гэтэл бол энийгээ бол бид нар бол нэг тийм одоо Ангелина Меркелийг харалт. Одоо өөрийнхөө юг бэлтгээд ингээд хичнээн сайхан одоо 20 жил энэ хүн засгийн эрхэнд байлаа. Холбооны канцлераар гайхамшигт одоо энэ Европын холбоог зангидж ингэж ажиллаж хаад тэгээд өөрийнхөө одоо генерацийг бэлтгээд явж шít. Тэгэхээр харамсалтай нь одоо бидний хувьд бол генерацаа тэгж бэлтгэж чадсан уугүй юу тийм ээ. Тэгээд нэг юм том одоо гап үүсгэчихгүй тулд хайч үүсгэчихгүй тулд бид нар бол бас энэ генерацаа 20 онд зайлшгүй одоо энэ залуучуудад дэмж гарах хэрэгтэй. Тэгэхин тулд магадгүй одоо ингээд нэг тийм янз бүрийн одоо хувийн ч гэдэг юм уу, хувьсгалын ч гэдэг юм уу нэг сонин амбиц энэ юма татах хэрэгтэй байхгүй хууччууд. Одоо лидерүүд өөрсдөө л одоо үлгэрлэж чадахгүй бол одоо хэн үлгэрлэх юм. Нөгөө талаас зүгээр бидний хувьд бол одоо энэ лидераа хүлээн зөвшөөрөх тийм чадвар байх хэрэгтэй. Одоо бүх нийтээр ингээд нийт гишүүдээс сонгогдсон намын дарга биднэрт бол улс төрд бол надад таалагдж байна, таалагдахгүй байна гэдэг асуудал байхгүй шүү дээ. Хайртай, үзэн ядна, энэ төр гэдэг тийм юм байдаггүй байхгүй. Тэнд бол зүгээр эрх ашиг. Эрх ашиг бол юу вэ гэхээр энэ нам сонгуульд ялт үзүүлэх ёстой. Ялалтанд хүрэхин тулд яах вэ? Бүгдээрээ эв нэгдэлтэй байх ёстой. Эв нэгдэлтэй байхын тулд яах вэ? Компромисс хийж сурах хэрэгтэй. Компромисс хийж сурах юм бол нэг алхаад хоёр ухарч болно. Эсвэл алхахгүйгээр зүгээр байрандаа ч байж болно хүн. Энэ бол зүгээр л улс төрийн ухаалаг гарц гаргалгаа. Энэ дэр бол өөрийнхөө алдаанд дүгнэлт хийх хэрэгтэй хүн. Өөрөө ухарч чадах хэрэгтэй, өөрөө хүлээцтэй байх хэрэгтэй. Юун дээр буруу, юун дээр би алдчихв,
юун дээр онжуу гэдэг дээр их хэрэгцүүлж тэгжээж бид нар одоо тэр нэг том эрх ашигын төлөө явах хэрэгтэй л дээ. Тэгвэл энэ улс төрийн намын гишүүнчлэл, улс төрийн намын өөрийн одоо тэр төвлөршил бас яг хад суугаагүй байна уу гэж одоо таны ярьснаар би дүгнэх гээд байна л. Жишээлбэл одоо луу болт гишүүн те. Би бол луу болт гишүүнийг анханасаа одоо нарчсан хувьсгалд оролцож явсан бас их хүндэтгэлтэй хүн. Тэгэл айгүй хурдан намаасаа ингээ гарчаар ингэж хурдан гарч болдсон бах та гэж залуу үе бид нэр бас гайхахад хүрч байгаа. Нөгөө талаасаа бас олон улс төрчид байна шүү дээ. Одоо би даагчид болорч улаан гишүүн, даваас өрн гишүүн гэл би даагчтай байгаа л нам руу орчдөг те. Тэр биш таваг улаан гишүүн Монгол Ардын намд байж байгаа. Монгол Ардын хувьсгалт намд ороод дахиад нэг турн яваад тэгэнгүүтээ дахиад Монгол Ардын нам болоод ингээд ийм хэм замбраагүй байтал биднэрт бол айгүй үйл ойлголцлыг бий болгож байгаа аахгүй. Тэгэхээр намын хатуу гишүүнчлэл эсвэл намын дэмжигч гэдэг нэг ялгаа салгаа гаргаж байгаа. Ястай юм шиг санагдах юм. Тийм учраас би дахиад нөгөө нэг зүйлээ нөгөө хэрв гэдэг нөгөө хуулиндаа манах заагаагүй. Жишээлбэл хатуу гишүүнчлэл. Одоо жишээлбэл тэр хүн чинь бол намаас л нэр дэвшсэн шүү дээ. Хувь хүн гэдэг утгаараа биш. Ер нь бол альва нэгэн сонгуульд бол нам бол нэг 20-30% өгдөг. Тэгээд дээр нь өөрийнхөө одоо харьяасан буюу өөрийнх нь хийсэн ажилтай холбоотой дахиад нэг 20%-ийг тэр 20-30 дээр нэмж чадах юм бол 51% жишээл сонгогдох магадлал их өндөртэй байдаг л. Намын одоо жишээл 20-30% байхгүйгээр дангаараа ингэж жишээлбэл явлаа гэдэг нэг 10-20% тагаа сонгуульд ялагдах нь ойлгомжтой. Тэгчгээд дараа нь ингээд намаас солино гэх юм бол хэрв намаас солих юм бол уучлаарай гишүүнчлэлээс их хурлын гишүүнээсээ татгалзах ёстой гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо би даасан гишүүн болоод ингэж явах гэсэн ийм л байдалтай болохоос биш нам солиол одоо сайд болохын төлөө намаа солиол ингэж яваад идэг энэ бүх юмнуудыг одоо улс төрийн арилжаа 8-ны асуудал энэ дэр байж болохгүй л дээ. Энэ бол өөр их том ёс зүйн шалгуур байх хэвээр. Тэгэхдээ тэрийг бол бид нар хуульчлах хэрэгтэй. Би саяхан Арчс намын дэд даргасан Батгүй гишүүнтэй уулзаад байж хаад өвөл таарсан юм л да. Тэгээд та одоо энэ нам дээр ажил хийж гэнэ үү гэдгсэн би энэ намгүйгээр одоо тий би хар залуугасаа л итгэл өмчлөөр энэ намд ингээд ажилласан тий. Тэгээд ер нь бол одоо өвөл хэрэгт нь оролцсноо гэж хэлсэн. Тэгээд тэрний дараахан намын дэд дараагаар сонгогдоод нилээ бас ирч хүчтэй ажиллаа хийжсэн тий. Тэгээд харамсалтай нь их одоо эмгэнэлтэй харамсалтай явдал боллоо. Тэгээд ер нь бол иргэд бол гадуур их ярьж байна л да. Тэгээд үнэхээр одоо архиугаа цохиулаад өгсөн юм шиг л ингээл ярьж илэн. Тэгээд тэр хүн маань өөрөө бас байнгын одоо нэг улс төрийн хамгаалттай одоо хамгаалагчтай явдаг. Тэрийг бол хүн болгон л мэднэ те. Тэгэхээр мэдээж ирэг хамгаалагчтай явдаг хүн одоо тэр төрийн хамгаалтанд орохдоо одоо төрийн ордонлоо орж ийн гэдэг чинь төрийн тусгай хамгаалт руу орж байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр одоо энэ хэрэгэлзээнүүдийг одоо бас нэг тайлж хариулт өгөх л одоо хэрэгтэй ийм цаг үед бас бид нар ирж гэн тэгээ бас ажиллаж л байна л да. Сая бас олон улсын парламентын холбоонд бас хандж ах шиг байна. Тэгээ энэ бол бас ярихгүй өнгөрөхгүй бас хэдүү биш байхаа гэж би бас бодож байна. Тэгээд яагаад тэр хүн өөрөө энэ бүгдийг одоо мэдэрдэг хүний хувьд улсын байнгын хамгаалттай явдаг хүн багхгүй хамгаалагчтай явдаг тийм би үнэхээр их харамссан. Хамгийн сүүлд одоо над руу уцсан байдгийг. Тийм. Одоо яг цаг хугацаагаар нь харахад 18:33-д над руу уцтаад тэгээд 3 минут бит хоёр уцаар ирсэн. 18:36. Тэгээд дараа нь түүнээс хойш одоо 20 минут хаана байсан бэ гэдгийг одоо хинтээ хаана байсан бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас одоо тогтоож байгаа. Төрийн ордонд одоо ийм юм болно гэдэг бол үнэхээр одоо байж болшгүй зүйл. Санал нэг байна. Хамгаалалттай төрийн ордон хамгаалалттай камертай энэ аюулгүй байдлыг бол дээд зэргээр хангасан байх ёстой л доо. Тэгээ харамсалтай нь одоо учир битүүлгээр нас нөхчлөө тэгээд Батгүйгийн хувьд бол миний хувьд бол би их тийм онцгой их сайхан сэтгэл төрдөг юм л та. Тийм. 98 онд одоо их сайхны засгийн газар огцорсны дараа шинээр засгийн газар байгуулагдахад манай нэг намын нэг гишүүнлийн мэрэгжлийнхаа одоо хувьд бол үнэхээр бүр одоо автосурын үйлчилгээний байгууллагаас эхлээл одоо салбарынхаа бүх одоо оргилд хүрсэн ийм одоо мэрэгжлийн сайн хүнийг авчирлаа гэдгээд танилцуулаад
дэд бүтцийн сайд болж ирсэн. Тэгээ миний гараас Монголын үндэсний арчсан намын баталгааг авч ирсэн. Тэгж намын гишүүн бол тэр болтол ямар ч намд эсэж байгаагүй. Тэгээ Муаны баталгааг би намын гинсэг байсан тэр үед авч ирсэн. Олон засагт одоо их хурлын дэд дарга энэ төргээд ажиллаж байхад нь би одоо үнэхээр харамсаж байна. Тэгээ бит хоёр одоо бас яг бүтц дээр хоёулаа ажиллая. Тэгээд хагас бүтц сайдар хоёулаа ажиллая гэдэл 5 дахь орой тэр 18:33-т над руу уцтаад дэгээ хоёулаа хагас бүтц сайдар суух уу гэд. Яг тэгвэл нэгд өдөр нөгөө удирдах бүрэлдэхүүнээр оруулах гэж байсан. Тэгээд энэ бол ямар нэгэн байдлаар тогтоогдох байх. Ихэрч хүчтэй ихэм хийх ийм хүн арай л эрт явчлаа да тий. Тэгээ манай Тэмүүжин арч намын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан энэ бас нөхцөл байдлыг шалгаж одоо хуулийн талаас нь энэ бүх юм дээр нь бас ажиллаж байгаа тий. За та арчсан намын дэд даргын ажлаа аваа сар гаруй хугацаа өнгөрч байна гэдэг чинь тэгээд тантай бас ингээд ярьж хахад таны тухай сонсож хахад ер нь таныг бас намд ингээд орж ирж хахад намын гишүүдээс ингээд сурвалж хахад ерөнхийдөө ихэм сурнаа дээг дарга ирж гэн буцаад ирж гэн ингээд их л талархалтай хүлээж авч илээ. Тэгээд таны тухай бас ингээд ярихаар их хүн халдаг гэж ингэж ярих юм бэлээ. Тэгээд хүн их ер нь шаардлага өндөртэй хүн их халдаг гэдэг. Намын дэд дарга болоод ер нь ажлаа бас хүн хадхаас арай ихтэй үсттэй тий. Үгүй бас тэгчих болохгүй юм чинь. Би бол яг зүгээр шаардлага өндөртэй байж болно. Тийм. Ер нь бол орчин үед бол ингээд ер нь бол нэг мэдгэтэл Монгол жишээл сар өнгөрчиж. Тийм учраас нөгөө цаг хугацаа нисдэг гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр ингээд цагийн менежмент их зүв байх хэрэгтэй. Тэгээ би бол жишээлбэл цаг хүний одоо жишээлбэл дор хаяж альва ажил бол цагтаа эхэлж явах хэрэгтэй. Альва хурал одоо юу гэдгийг тийм ээ уулзалт. Тэр нь бол бас бие биенээ асар их том хүндтгэх том соёл л доо. Тийм. Тэгээд цагийн юм цагтаа байх хэрэгтэй. Хүний утсанд хариу өгч явах хэрэгтэй. Тухайн үед утсаа авах боломжгүй бол дор хаяж мессежэд дараа нь эргээ залгах эсвэл мессеж бичих тийм ээ. Энд чи одоо бид нар ч одоо энэ бол хамгийн том цахим ертөнцид амьдарч байна тийм хариуцлагатай асуудал. Тэрнээс одоо хүнийг халах, солих гэдэг тийм бол байхгүй. Тех тусмаа би бол зүгээр намын дэд дарга бол энэ намын хэрэг хэрэглэх газар ерөнхий нарийн бичгийн даргын газрын ажилд орохгүй шүү дээ. Би ч нь бол нөгөө бодлогынхаа имийг хариуцаал намын дэд дарга нар бол бид нар илүү одоо нөгөө бичиг цаасан дээр суух бодлогын юм дээр намынхаа нүүр царай болж явах энэ гэсэн тийм л асуудлыг хариуцсан. Ер нь бол арчлалыг бас бид нар сэтгэх задгаа тавиад байна л гэж хардیں۔ Одоо бюрокраси гэж ярьдаг ерөнхийдөө бас нэг юм одоо дарангуйлал гэвэл одоо муухай энэ энэ бол ерөөсөө эмгцэгц хариуцлага ийм юм одоо тутснаас болж хаа сайг бол одоо их замбраагүй байдал үүсэж байна л да. Тэгэхээр би бол одоо зөвхөн хувь сэтгүүлчийнхаа хувьд хувь хүний хувьд ерөнхийдөө энийг бол бас дэмжин яадаг л хүнэлтэд дэмждэг хүний хувьд тантай бас ярилцж байхад элчин сайдын яамд одоо элчин сайд орж ирэхэд хүмүүс бүгдээрээ босдог гэдэг. Энэ бол надад бол байх хэвээр энэ бол тэр таныг дэлгэрмаа гэдэг хүн хувь хүндээ биш те тэр элчин сайд гэдэг энэ одоо альбан тушаал энэ төрийн одоо том ёс юм л да. Тийм би анх нөгөө нэг элчин сайдын юмд 16 онд ирчгээд нөгөө баг 50-аад хүнтэй танхимд орж ирээд нөгөө хүмүүстэйгээ танилцах гэж хаад бүгдээр ингээд лаглагаа суужсэн байхгүй. Тэгээд би тэд нартай ингээд бүгдээр нь танилцсныхаа дараа хэлчихсэн. Би саяхан Шангрила зочд буудалд арчлалын 25 жилээ болоод 800 хүн хурлын танхимд сууж ирсэн. Тэгээ намайг би ингээд сууж хаад Монгол улсын ерөнхийлөгч орж ирлээ гэж зарласан чинь тэр танхимд 2 хүн боссон. Босоод зогссон. Тэгээд тэр нь хэн байсан бэ гэхээр Япон улсын элчин сайд Шимизу бит хоёр байсан гэд. Тэгээд ер нь бол төрийн тэргүүнээ бид нар хүнддэх хэрэгтэй. Энэ бол одоо өнөөдөр Баттуулга байна уу, Дорж байна уу? Тэр гол биш. Энэ бол төрийн тэргүүн. Бид нар ямар ч тохиолдолд төрийн тэргүүнээ хүнддэх хэрэгтэй. Тийм учраас би бол төрөө төлөөлж байгаа хүний хувьд та нар бас намайг орж ирээд хурал зөвлөгөөнөө хийх гээд орж ирэхэд бүгдээрээ босчоо яадаг нь энэ бол төрөө хүндтгэснээр өөрсдөө та нар хүндтгэж байгаатай адилхан гэж.
Тэгээд наад захын одоо ер нь бол дипломат протокол, ёслол энэ бүх юм төрийн юм дээр бол одоо би бас ерөнхийлөгч Баттулга Оросын холбооны улс дахь их том форумд оролцож байхад нь дагалдаж явах үүрэгтэй. Тэр болгонд ингээд бас төрийн тэргүүний асар их хүндэтгэж ингэж явж ирсэн л дээ. Тэгэхээр тэрэг болохоор зарим хүмүүс болохоор одоо юу гэдэг юм манай монголчийг сониуг гарцсан байл л дээ пялдаанаа нэнтэргээд. Үгүй л дээ энэ бол зүгээр төрөө хүндэтгэн гэдэг бол өөрөө их том манай Монгол бол асар их одоо төрт ёсны ийм одоо баялаг түүхтэй орн. Бид нар эзэн богчин гэсэн шүтэж дээдэлж явдаг. Тэгээд өглөө төрийн сүл дөршөө гэж сүүгээ өргөдөг. Тийм учраас бид нар одоо энэ төрийн тэргүүнээ хүндэтгэх тийм ээ. Одоо за гэвэл ёо гэдэг шиг одоо тэгэл би бол арчсан намын дэд дарга гэсэн утгаар арчсан. Одоо байгаа энэ арчсан намынхаа даргыг хүндэтгэх энэ бүх юм бол наад захын л асуудал шүү дээ. Тийм учраас нэг тэгж одоо хүмүүсийг өөрийгөө хүндлүүлэх гээд байгаа биш. Би биенээ хүндэтгэх, ажилтнаа хүндэтгэх, ажилтан нь одоо удирдлагаа хүндэтгэх ийм одоо харилцсан би биенээ хүндэтгэх. Тэрний арсалд ажил зарчим явж идэг. Зарчим явж идэг тийм. За ингээд миний одоо уулзахаар одоо нэлээ хүсэж исэн хүн байна бас урлагийн маань айгүй найрсаг хүлээж авч студид хүрэлцэн сайхан яриа өрнөсөн танд их баярлалаа. Тэгээд таны ажил одоо их байна тий дөнгөж одоо ирээд нэг сар гаруй хугацаанд бас л их юм үзлээ. Тэгээд цаашд хийх ажил их байгаа. Тэгээд таны энэ төлөвлөсөн ажил арчсан намын одоо энэ улсын том ажилд амжилт хүсье. Ингээд дахиад уулзах байхаа гэж бодож байна. Баярлалаа танд. Баярлалаа урьсанд. За ингээд эрхэм үзэгчдээ уулзах цаг нэвтрүүлгийнхнүүдийн дугаар өгөр өндөрлөж байна. Мэдээний өрөө сэтгүүлч инх туяа ажиллаа. За ингээд үзэгч та бүхэндээ өнөөдөр арчсан намын дэд дарга Дэлгэр маг уулзууллаа. Ингээ анхаарлаа хандуулсан танд баярлалаа.